Стартын дөмрөө байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За би Японы Токио хотын Big Sight гэдэг газар Japan Mobility Show 25 гэдэг үзэсгэлэн сонирхоо явж байна. Тэгээ энэ бол одоо жил болгон зохиогддог томоохон автомашины үйлдвэрлэгчд маань өөрийнхөө ирээдүйд гаргах машины загвар концепт танилцуулдаг ийм үзэсгэлэн байгаа. Тэгээ эндээс та бүхэнд зарим нэг онцгой машинуудыг бас танилцуулъя. За энэ бол 2026 онд худалдаанд гарах RAV4-ийн 6 дахь үеийн генерашны шин загвар байгаа. Plug-in hybrid системтэй 2.5 литрийн багтаамжтай 236 морины хүчин чадалтай 4 цилиндртэй автомат 4 дугуйндаа мааждаг ийм машин байгаа. Эний зах зээлийн үнэ нь болохоор 35-аас 43 мянган доллараар үнэлж гарч байгаа юм байна. Гадна дизайн, салоны дотор интерьер, энэ ерөөсөө Япон чанар, Японы тэр нэг нямба байдал, нэв шингэсэн ийм сэтгэл надад төрсөн. Plug-in hybrid систем болохоор тогоор цэнэглээд, тогоороо дангараа явуулдаг тийм. Шаардлагатай үед бензин hybrid нь хосож ажиллаж явдаг. Ийм онцлогтой. За энийг олон нийт болохоор Baby Land Cruiser нэрлэдэг юм билээ. FC Cruiser. За онцлог нь юу вэ? 4 хаалгатай болсон байлээ. Урдны загварууд нь бол 2 хаалгатай байдаг байсан. За ер нь Монголд бол их тохиромжтой машин надад санагдсан. Яагаад гэвэл хотод дотор парк бодлоход те хот дотор ч хөдөө орногдсон ч Барта зам дээр нь бол мэдээж богинохон учраас маш сайн байх гэж бодож байна. За моторын хувьд бол 2.7 литрийн бензин мотортой 2 GTR 4 цилиндртэй 16 клапантай 161 морины хүчин чадалтай. За автомат хороолтой 4 дугуйндаа мааждаг дифференциалтай. За ингээд дэлгэц нь болохоор 12.3-ын тооч дэлгэцтэй. Тэгээд энэ багаж нь болохоор өргөн өндөр багтаам цайцтай юм ачаад бол их тохиромжтой ийм машин надад санагдсан. Тэгээд зах зээлийн үнэ нь болохоор 35-аас 45 мянган доллараар үнэлж гарч байгаа юм байлээ. Харахад бас л нэг Японид нэг нямба тэр чанар одоо шингэсэн ийм онцлогтой сайхан машин байна. За ингээд компаниуд өөрийнхөө стендэн дээр урлагийн хэмжээний зохион байгуулж мөн одоо ирээдүйн тээврийн хэрэгслийн концептуудаар танилцуулж байсан. Миний бодлоор ирээдүйд хүмүүс бол ямар нэг эсдэг төхөөрөмж унаад харин газараар явахдаа энэ нэг жижиг улаан хурд багтай ийм юмар явах юм болоо гэсэн надад сэтгэл төрж байлаа. Ер нь бол одоо ирээдүйн тээврийн хэрэгслийг өнөө цагт хөгжлийг тааварлахад их хэцүү болж байна. Автомашины хөгжил цааш